Бохир усны туул нэг коллекторын шинэ шугамыг ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Тус шугам ашиглалтанд орсноор 300 мянган өрх ариутгах татваргын төвлөрсөн системд шинээр холбогдоно. Туул нэг коллектор нь гачуурт тосгоноос төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км урт үргэлжлэнэ. Гачуурт, хужир болон улаастай, налаах, амгалан, шархат, дамбдарчаа, долоон буудал, баян хошуу, толгойд баян голын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа налаах, өмнөд, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжинд хүргэх онцгой ач холбогдолтой. Бүрэн ашиглалтанд орсноор төвийн бохирын шугамын ачааллыг 50% бууруулна гэж үзэж байна. Коллектор барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй өдий хүрсэн бөгөөд ус сувгийн удирдах газар шугам угсралтын ажлыг өнгөрсөн намраас эхлүүлж улирал харгалзахгүй ажиллаж байна. Туул нэг бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртай, шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даат савах чадвартай гэдгээрээ онцлог юм. Туулны коллекторын өөрөх нь үндсэн зорилго бол Улаанбаатар хотыг зүүнээс баруун тийш чиглэн барилгажих барилга байгууламжуудын ариутгах татваргын бохирын гол шугам гэж тооцогдож байгаа магистрат шугам байгаа. Усуугийн удирдах газар эргэжил гэхэд 10.8 км газрыг туулны коллекторыг угсралтын ажлыг хийж дуусгах ёстой. За цаана нь бас 10 гаруй км дээр дандаа юм тасарсан шугамуд байгаа. Энийг бас бүрэн шинжлэх ажлыг бид нар 27-28 онд хийж за ингээд туулны коллекторын 1-р шатны бүтээн байгуулалтын ажлыг 28 онд бүрэн хүлээж авахар байгаа. Туул нэг бохир усны шинэ шугамыг дагаад Улаанбаатар хотод цаашид шинэ бүтээн байгуулалт хийх боломжч үүснэ. Тухайлбал нийслэл Улаанбаатар хотод 2026-аас 2028 онд л гэхэд зөвхөн төрийн гих тодтголтой 23 мянган айлын орон сууц ашиглалтанд орно. Эдгээр нь Ногоон нуур 1008, Солонго 12, орлогод нийцсэн 5002 айлын орон сууцны төслүүд юм. Мөн шинэ бүтээн байгуулалтууд төлөвлөгдөж байгаа толгойд, баян хошуу, сэлб, дамбдарчаа, динжи мянга, шархат зэрэг дэд төвүүдийн бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг хэвийн хангахад туул нэг коллектор чухал үр гүйцэтгэв. Улаанбаатар хотын гэр ороолын хойтлын айл өрхүүд босоо шугамд холбогдно. Босоо шугам нь туул нэгт холбогдож одоо барилгажихын үндсэн процессыг хамгийн их өдөөж өгөх зүйл бол энэ туул нэг коллектор юм аа. Туул нэг коллекторын трасс дагууд 79 нэгж талбар өртөж одоогоор 25 нэгж талбарыг чөлөөлөд байна. Энэ оны 2-3 дугаар улиралд газар чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж шугам угсралтыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөж байна. Иймээс иргэд аж ахуй нэгжүүдийг туул нэг коллекторын шугам угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч хамтран ажиллахыг ус сувгийн удирдах газраас уриалж байна.